За Монгол улс улсынхаа төсвөөс нэг төгрөг гаргахгүйгээр өөрөөр хэлбэл татвар төлөгч та биндээс сохор зооч гаргахгүйгээр Улаанбаатар хотыг тойрсон 93 км-ийн урттай 6 эгний бүхий хурдны зам. За мөн архивын ерхий газараас сансрын тойрог хүртэлх метроны 1-р шугамтай болгочихсан гэдэг та бүхэн ер нь дуулж ирсэн үү? Улсаас нэг мөнгө гаргахгүйгээр нүүрсээрээ бартер хийгээд ийм том бүтээн байгуулалтыг ердөө 3 жилийн дотор хийс усгачаасан гэвэл үнэхээр сонь төв байгааз. За тэгэхээр энэ одоо гайхалтай гой боломжоос Монгол улс хэрхэн алдсан бэ гэдэг гүнх түүхийг та бүхэнд өнөөдөр ярьж өгье. За 2017 онд хөрс сүхэн засгийн газар анх байгуулагдах үед уг засгийн газрын бүрэлдэхүүнд нь долдуур сүрэнгийн сумын газар орсон юм билээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар. За ингээд уул уурхай сайдаар ажиллаж байх үед нь тухайн үед Дорнод аймгийн Улаанбаатар суманд нүүрсний хайгуул хийжсэн одоо Францын Арива компани охин компани болох Кожи Гой гэдэг компани хайгуул хийх явцдаа том нүүрсний ордыг санамсаргүй илрүүлсэн юм байна л да. Тэгээд уул уурхай аймдаар очиод бид нэр ингээд ураны ингээд хүдэр хайж явах явцдаа санамсаргүй нүүрсний орд нийцэх шиг боллоо гэд хэлэнгүүд нь тухайн үеийн одоо уул уурхай сайд сумын газар очиод та бүхэн бол одоо биднээс одоо уран хайх гэж зөвшөөрөл авсан. Гэтэл нүүрс илрүүлсэн байна. Тэгэхээр наад нүүрсэж ордоо чинь Монголын төр өөрсдөө ингэж цаасны илрүүлээд олж авах ёстой. Та бүхэн бол зөвхөн ураанаа л хай гэж хэлээд тухайн орд газрыг одоо төрийн өмчт аваад ингээд тэрнчэн ингээ хайгуул хийгээд үтсэн чинь 3 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй одоо Эрдэнэс Баян богд гэдэг тийм орд газар нээгдсэн байдаг юм аа. Ингэж Монгол улс тэр том одоо Эрдэнэс тавталгай компаниас ихэд одоо 2 дахин бага нөөцтэй. Гэхдээ эрчим хүчний нүүрс буюу одоо нөгөө бага хилжлэгтэй дулааны станц ашигладаг тийм нүүрсний орцтой болж авсан байдаг юм билээ. За ингээд үүнээс хойш олон жилийн дараа сумын газар нийслэлийн цагтаа дараагаар томилогдсон. За тэгээд тэрээр мэдээж одоо ажиллаа бол маш их хил амтай хийж өөртөө нийслэлчүүдийн хамгал хараа зүхлийг бол одоо ийддэг тийм засагдаг дарга байсан. Ингээд тэрээр одоо нийслэлчүүдэд загнуулан зөвхүүлэн ажиллаа хийж явах хэвчээ ганц л зүйлийг бодож явсан нь юу вэ гэхээр би энэ нийслэл Улаанбаатар хотыгоо нэг төвжирлийн асуудлыг шийдсэн метроны шугамыг барьсан засаг дарга гэж хэлэгдэж одоо үлдэх юмсан. Яаж энэ ажлыг хийх вэ гэж одоо толгой гаслаж явж байгаа үедээ гэнтг нөө Эрдэнэс Баян богд буюу одоо өөрөө уул уурхай сайдаар ажиллаж байгаа үедээ нөө нийсэн ордо сансан байгаа. Тэгээ 2023 оны 1-р сард засгийн газрын хурлаан дээр ороод намайг уул уурхай сайдаар ажиллаж байхад нэг ийм том орд газар нээгдэжсэн байдаг юм аа. Энэ орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж байна. Наад ордынхаа 70%-ийг нь нийслэлийн өмч шийдвэрч өгсөн тогтоолыг та бүхэн гаргаад өгчхөө. Тэгээ би наадах чиг хятадтай очиж уулзаад ажил хэрэг болгоё. Наад нүүрсийг чинь эдийн засгийн эргэлтэнд оруулж хагаад метроны 1-р шугамаа тавиулээд Улаанбаатар хотыг тойрсон 93 км-ийн урттай хурдны зам бариулъя гэдгийгсэн чинь засгийн газрын зөвшөөрөөд тэр дор нь одоо тогтоол шийдвэрээ гаргаад Эрдэнэс Баян богд компани төрийн өмчт компанийг байгуулж 70%-ийг нийслэлд өгсөн байдаг юм бэл. Ингээд нийслэлийн цагтаа зарга сумын газар 2 сарын сүүлээр хятадд очиж уулзсан. Тэгээ юу ч хэлсэн бэ гэхээр бидэнд нүүрс байна. Та нарт технологи болон мөнгө байна. За манайд Эрдэнэс Баян богд ор гээд 3 тэрбум тонн хүрэн нүүрсэн нөөцтэй орд маань байна. Та бүхэн үүнээс одоо өөрсдийнхөө одоо чадлаараа хамаг дээд хурдаараа нүүрсийн маань ингээ олборлоод ачаад аваа яваа. Тэгээд одоо жинхэнэ нөгөө тухайн өдрийнх нь биржийнх нь хүрэн нүүрсний үн ямар үнэтэй гэдгийг яг тэр өртөг үнээр нь аваад яв. Эсрэгээр нь та бүхэн яг тэр олборлт хийсэн өдрөөхд танаа одоо хятадын төрийн өмч том компаниуд чинь Монгол улсад орж ирээд метроны 1-р шугамыг тавих ажлаа хий. Тойрог гэрний хэлбэрийн 93 км-ийн хурдтай хурдны замаа тавих ажлаа хий. За ингээд хурдны зам метроны төсөл ингээд дуусах үед та бүхэн гарсан нүүрсний чинь ингээд нэг өтөгт зардал нийлнэ, тооцоо нийлнэ. Та бүхний оруулсан нийт хөрөнгө оруулалт манайхаас ачиж гарсан нүүрсний чинь хэмжээд нийлнэ. Энэ үед нь танахан харин ямар ч хил амгүйгээр тоног хөрөмж аваад Монгол улсаас гараарай гэдгсэн чинь хятад нь судалж үзээд зөвшөөрсөн байт юм л. Ингээд бүр зөвшөөрхөн төдийгүй бүр хятад Монгол улсын ерхий сайд оюун эрднийг 2023 оны 5 сард төрийн дээд хэмжээний айлт хийх үед нь хятадын дарга хүлээж аваад за энэ төслийг бол хамтарч ажиллая гэж бүр санамжчд гар ус бүр зурсан ч байдаг юм билээ. За ингээд энэ ажлынхаа хүрээнд уг төслийг танилцуулах одоо олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн засаг дарга сумын газар
За нэр бүхий одоо 5 6 сэтгүүлчийг авч Бээжин рүү очсон байдаг юм аа. Тухайн үедээ бол нэг Бээжин нуусны дуйлан гэдгээр нь та бүхэн бас мэдэх байх. Маш их хэмжээний одоо бидэрлүү чиглэсэн тийм хүчтэй хэвлийн реакц одоо акт явсан учраас тийшээ томилтоор очсон бүх сэтгүүлчнэр одоо мэдээлэл олныг төрж чадаагүй л дээ. Тэгэл үнэхээр бид нар толгоогоо балбарт хэмтүүлвэл одоо амаа залгаал өнгөрсөн. За гэтэл энэ томилтын цаана ямар чухал ажлууд яригдсан бэ гэдгийг одоо та бүхэнтэй хүргье. За бид бүхэн 2023 оны 10 сард Бээжинд очиход биднийг CCC Group гэдэг нэртэй одоо China First Engineering Group гэдэг нэртэй хятадын төрийн өмчт компанийн бас хүлээж авч уулзсан. За тухайн уулзалтанд нь ямар хүмүүс байсан бэ гэхээр CCC Group-ийн гадаад харилцаа хариуцсан хэлтсийн дарга Зао Юншэн, за тус группийн намын хорооны дарга Жао Вэ, за олон улсын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Ян Сун, за олон улсын харилцаа хариуцсан орлогч дарга Сүн Е, за Улаанбаатар хотын асуудлыг эрхэлсэн ажилтан Ван Жэ, за хамгийн газрын дарга Кан Ша нарын хүмүүс одоо биднийг хүлээж авч уулзсан байдаг юм аа. За тэгээ уулзалтын эхэнд болохоор тэр том группийн одоо тэр музейд нь оруулж танилцуулсан үйл ажиллагаагаа за манай CCC Group болохоор 1952 онд Хятадын барилгын цэргийн одоо зам тээврийн 1-р товчоо гэж анх байгуулагдчихсан юм аа. Ингэж одоо бид нэр анхандаа бол жинхэнэ гараараа л дото хүрцтэйгээр л анх зам тавих ажлаа эхэлжсэн бол одоо дэлхийн одоо хамгийн том зам тээврийн компани болж чадсан. Хятаддаа бол номер 1 компани болж чадсан. Ийм том баялаг төгтөй ийм компани байгаамаа. За манай компани болохоор 150 тэрбум юаны үндсэн хөрөнгөтэй 25 мянган ажилтан халбан хаагчтай. Түүний 80% нь болохоор цэвэр одоо зам тээврийн инженерүүд байдаг. Одоо хятад улсад байгуулагдаж байгаа бүх бүтээн байгуулалт манай инженерүүдийн одоо хяналтаар орж зөвшөөрсөн тохиолдолд хийгддэг. За манай энэ зам тээврийн 1-р товчоо буюу энэ CCC Group гэдэг компани маань болохоор 52 мянган км урт хурдны замыг тавьсан. Одоо Монгол улсын хиллэг бараг 7-8 бүтэн ойрхон хэмжээний тийм урт хурдны замыг тавьсан. 8 мянган км урт гүүр тавьсан. 8 мянган км урт гүүр тавьсан. 13 мянган км-ийн урттай түнэлийг хятад орон даяар тавьсан. За ерөөсөө нисэх онгоцны буудал, хот байгуулалт, хурдны зам, ерөөсөө зам тээвэртэй холбоотой тэр том далай дэвэр гүүр ерөөсөө бүх ажил бид нар оролцдог. За зөвхөн 2022 онд л ихэд 300 тэрбум юантай тэнцвүүч хэмжээний зам тээврийн бүтээн байгуулалт хятад Оростой хийсэн ийм том компани байгаамаа. За тэгэхээр Улаанбаатар хотод бид нэр архивын ерхий газраас сансрын колон хүртэлх хурдтай метроны 1-р шумыг одоо бид нэр бол маш богинохон хугацаанд тавьж чаднаа. Одоо манай компани хэд метрог одоо 1 км-ийн урттай метроны түнэлийг 1 сарын дотор хийж чаддаг юм аа. Тэгэхээр танай метроны анхны шугамч одоо нэг 30 км байлаа гэдэгт 30 сар буюу нэг 2 жил хагасын дотор л бид нэр үндсэн түнэлийг ухаад дуусгах чаднаа. За энэ 93 км-ийн урттай тойрог замын ажлыг болох юм бол за баг газар чөлөөлөлтийн ажил дээр л их удагдгийн танаа улс хэрвээ газар чөлөөлөлтийн ажлыг маш богино хугацаанд хийж чадах юм бол тэр хурдны замыг тавих ажлыг бол бид нэр ёстой нэг зүүнээ доторч бичгнүүдэд тавих хэмжээний хөрөнгө хүч, хүний нөөц, бүх тоног төхөөрөмж бүх юм байгаа. Хамгийн гол нь танаа улсад хийгдэх энэ бүтээн байгуулалтын чинь хөрөнгө оруулалтыг Хятадын Bank of China одоо Хятадын төрийн банк гарах санхүүжүүлэх учраас хөрөнгө мөнгөөр зогсноос асуудал байхгүй маш хурдан бүтээн байгуулалтууд хийгдчихнэ. За уг төслийг Хятадын төрийн өмчт даатгалын компани даатгсан учраас ямар ч одоо асуудал гарахгүй яг тэр гэрийн заас хугацаанд замын одоо бүтээн байгуулалт болон метроны бүтээн байгуулалт бол хийгдчихнэ. Туслан гүйцэтгэгчээр нь мэдээж танаа Монголын одоо компаниудыг орж ажилуулна. Ийм ажлыг бид нар маш хурдан хийнэ гэдэг бол хэлсэн. За дараачаар нь бид бүхэн Хятадын China Coal гэдэг компанитай очиж уулзсан. За China Energy гэдэг Хятадын төрийн өмчт компани охин компани юм билээ. Хятадын одоо нүүрсний уурхай эрхлэн явуулдаг ерөөсөө нүүрстэй холбоотой бүх ажлуудыг хийдэг ийм том компани юм байна. За сүүлийн 4 жил дараалан Forbes сэтгүүлийн шилдгийн шагцаалд энэ China Coal гэдэг компаниуд бичигдсэн. За жилдээ бол 300 сая тонн
бид нэг 30 сая тонн нүүрсийг л одоо хятад руу гаргаж чаддаг шүү дээ. Тэгсэн чинь 300 сая тонн нүүрсийг нэг жилд угаадаг ийм том одоо үйлдвэртэй одоо баяжуулах үйлдвэртэй. За уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд нэн шаардлагатай 11 тусгай зөвшөөрлийг төрөөсөө авсан. За хоёрдугаар зэрэглэлийн 16 зөвшөөрлийг одоо бас мөн хятадын одоо холбогдох бүх байгууллагуудаас авч чадсан. За мөн бусад чиглэлийн 15 тусгай зөвшөөрлийг авч чадсан. Уул уурхайн одоо тэргүүлэх Аазтай одоо эхний 5 багтдаг уул уурхайн ийм том компани гэдэг тэр одоо бид нар танилцуулсан. За тэгээ 1988 оноос эхлээд одоо гадаад улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За Турк, Тажикстан, Энэтхэг, Өмнөд Африк, Монгол зэрэг орндоос уул уурхай нүүрс холбоорлолтын үйл ажиллагаа явуулдаг ийм компани. За тэгээд жилийн үйл ажиллагааны хэмжээ нь болохоор 10 тэрбум юаноос давсан. За хөрс хооллолт нь бол 600 сая метр кубик одоо нэг жилдээ хийдэг ийм том компани. Хэрвээ одоо бүгд найрамд Хятад улсын дарга Ши Жинпин одоо Монгол улсын ерхий сайд Оюун Эрдэнэ нарын тэр нөгөө хамтран ажиллах санамж жижигхийг одоо Монгол улсын их хурлчинд сойрхон баталчих юм бол бид бүхэн одоо тэр тоног хөрөмжөө Монгол руу тэр даруйд нь оруулаад тэр та бүхний тэр Эрдэнэс Баян богд компани дээр чинь хөрс хуулалтаа эхлээд нүүрс холбоортой ажиллаа тэр даруй эхлэнэ. Манай хөрс хуулалт нүүрс холбоорлолтын ажил яг эхлэхдээ зэрэгцээл Хятадын тэр China Force Engineering Group компани чинь танаа Улаанбаатарт чинь метроны шугамаа тавих, хурдны замаа тавих бүтээн байгуулалтын ажлаа яг зэрэг дуусгана. Тэгтээ та бүхэн нэг зүйл дээр бас онцгойлон анхаараа сая гэж бид нар хүсэж байна гэдгийг тэд нар хэлжсэн. Тэр нь юу вэ гэхээр Хятадын дарга 2030 он гэхэд Хятад улсад ажиллаж байгаа бүх дулааны буюу одоо энэ нүүрсээр ажилладаг ууран зохион унтраана гэдээ амлалтсан юм бил. Тэгэхээр Хятадын даргын амлалт хууль байдаг учраас 2030 он гэхэд одоо хятадуудын одоо нүүрсний хэрэглээ бол шууд тэг болж зогсноо. Одоо тэр ямар ч үдээс тэр уурын зохинд ашигладаг хэрэглээ нь бол тэг болж зогсноо. Тэгэхээр та бүхэнд бол ердөө 6-7 жилийн хугацаа байна. Бидэрт нүүрсээ зарах ийм богинохон хугацаа байна. Энийг Монголын одоо засгийн газар улсын хурлын ингээс хоёрхан батлаад энэ ажил хэрэгээ эцсийн байдлаар батж чадах юм бол бид нар танахаас зөвхөн нүүрсийг чинь лавна, худалдаж авна. Оронд нь танай улс юутай метроны нэгдүгээр шугамтай болчихно, юутай болчихно. Хурдын замтай болчихно. Энэ төсөл хийгдэж дуусаад ингээд нүүрсээр та бүхэн төлбөр одоо бидний оруулсан хөрөнгө танайхаас худалдаж авсан нүүрсний хэмжээ яг тэнцсэн тохиолдолд танаахан бас дараагийн сандаа тавьж болно. Метроны 2 дугаар шумаа тавья. Одоо энэ 5 шараас байдаг юм уу? Батонок хүртэл юу гэдгийг те. Дараачаар энэ баян ушуунаас энэ зайсан үрсэнг метроны 2 3 дугаар дараагийнхаа шумыг хийя гэдэг юм бол бид нэр нүүрс холбоорлолтоо үргэлжлүүлэн явуулаад та бүхэн маш богинохон хугацаанд метроны ийм олон сайхан шугамтай болох боломжтой. Тэгэхээр энэ бол одоо яг хоёр тал яг харилцан ашигтай танаа улсад ямар ч төсөвчин дарамт учрахгүйгээр ийм сайхан одоо бүтээн байгуулалтаа болох бүрэн боломж чинь байна шүү гэдэг өдөрт хэлжсэн. За тэгээд яг одоо Монгол улсанд хожих нь ямар ч хэлээс нэг төгрөг гарахгүйгээр ийм сайхан бүтээн байгуулалтаа болох ч юм байна. Үүнийг ирээд одоо Монголдо бид нар ирээд ингээд олон түмэндээ мэдээлье яагаад маш их баяртайгаар буцах житл гинтхэн одоо бид нарыг Сумья Базар гэдэг хүнтэй очиод одоо Бээжин нуус идээд Монголоо хорлох гэж байна гэдэг тийм зохион байгуулалттай одоо тийм аимшигтай одоо бүлийдэлд явагдчих гэсэн. За уг бүлийг болохоор нөө цэцэг бямба тэргүүтээ хүүхнүүд одоо урайлан оролцоод ерөөсө тэрийг энэ асуудлаар одоо мэдээлээгүй гаргаагүй биднийг хараад зүхээгүй баг Монголын нэг ч хүн үлдээгүй баха. Ингээд аимшигтай их одоо ингэж дөхөлт хараал яагаад чи мэдэхгүй ямар зорилгоч гэсэн мэдэхгүй ингээд явсан учраас тухайн үедээ бид нэр энэ гой төслөө олон нийт мэдээлж чадаагүй маа. Мэдээлсэн ч та бүхэн хүлээж авахгүйгээр хараад зүхээд л дуусах байсан юм аа. Тэгээ үүгээрээ юу хохирсон хэн хоцсон бэ гэдгээр за хятад ямар ч төсөө хожоогүй, монголчууд бол бүр хожоогүй. Магадгүй Монголыг нөгөө метротой болохыг эсэргүүцдэг хүмүүс бол хоцсон байх. Монголын энэ одоо ашигтай энэ хурдны замыг явуулахгүй юмсан даа гэж бодож байсан тэр улсууд л хоцсон байх. Ямар ч хэлсэн Монгол бол хожоогүй гэж би хувьдаа боддөг юм аа. Үнэхээр харамсалтай. Тэгээд би тэр Сумья Базар гэдэг хүнийг бол дэмжиж магтаж энэ ажлыг бол энэ мэдээлэл та бүхэнд өгөөгүй шүү. За яг тэр хүн тэгээ угаасаа одоо улс төрийн карьер бүрэн дуусчихсан огт байхгүй болчихсон учраас одоо энэ зүйлийг тодорхой ярьж байна л да.
Хэрвээ одоо улс төрийн карьер нь үргэлж явж байсан бол би хэрвээ энэ зүйлийг ярьсан бол одоо намайг та бүхэн сумын газрын долоогч сугны ус одоо юу нэг янз бүрээр л хэлэх байсан баг. Азар тэр хүн улс төрөөс үүр тавьчихсан учраас одоо тэр хүнийг одоо ихлүүлсэн. Тэгтээ ажил хэрэг болж чадаагүй. Энэ зүйлийг нь одоо өнөөдөр та бүхэнтэй ярьж байгаамаа. Тэгтээ энэ гоё одоо Монгол улс нэг төрөг гарахгүйгээр хилийн хажууханд байгаа тэр нүүрсээ Монголын нүүрсийг зөвхөн нэг өндөр жилчлэгтэй буюу ган хайлуулдаг нүүрсийг хятадууд авдаг болохоос биш хүрэн нүүрсийг нь бол ер нь тоодоггүй шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсийг нэн даруй одоо хятад руу баартардаад энэ метротой болох ажил нь одоо ч тэгтээ бас зогсчоогүй байгаа юм билээ. Хэрвээ энийг одоо шинээр бүрэлдсэн улсын хурлын манд гишүүд ажил хэрэг болгоод авч хилцээд дэмжээ засгийн газар зөвшөөрлөө олгосон шийдвэр гаргачих юм бол магадгүй маргаашнаас эхлээл Монгол улсын метроны 1-р шугамны маань бүтээн байгуулалт эхлэх ажил хэрэг болох эрх хавраас эхлээд ажил хэрэг болох бүх боломж нь нээгдэх юм шүү. Үүн дээр улсын хурлын гишүүд та бүхэн минь их орныхоо төлөө бас ажилласаа хэмээн одоо би уриалж байна. Харин энэ ажлыг юу ч биш болгоход одоо оройлоо оролцсон Нямбатарт миний хувьд бол маш дургу. Та бүхэн сүүлээс намайг харж байх Нямбатар Тэнэг амт, Нямбатар Хогшаар, Нямбатар гэж хайрладаг нь болохоор яах вэ? Энэ хүн Монголын төлөө Монголд хийгдэж байгаа бүх ажлыг хорлдог хүн байхгүй Нямбатар. Энэ хүний хийж байгаа үндсэн бүтээн байгуулалт нь юу вэ гэхээр сошиалар хэрэглэхийг бордуур солих энийг л хийж байгаа байхгүй. Гэтэл яг энэ улс орны хэмжээнд ашигтай улсын төсөвт ямар ч зардал гарахгүйгээр хийгдэх ёстой метроны ажлыг Нямбатар гацаасан. Нямбатар энийг байхгүй болгосон байхгүй. Нямбатар өөрөө гинтхэн би метро хийнэ гэж бадаж гарч ирэхдээ юу гэсэн бэ гэсэн чинь улсын төсвийн хөрөнгөөр хийнэ гэж бадаж гарч ирж байгаа байхгүй. 1.5 тэрбум доллар буюу бараг 6 их найт төгрөгөөр метро тавина гэж. Монгол улсын төсвөөр энэ ажлыг хийнэх юм бол мэдгүй баг ойрон 30 жилдээ хийгдэх билгүй дээ. Тэр метро Нямбатрын яриад байгаа тэр балайн метронд чинь би сууж амжихгүй. Бидний өөр хүүхдүүд маань нэстэ нэг үзэж чадвал дээдийн заяа байхгүй. Ягаад гэхээр улсын төсвөд харамт учруулад байна шүү дээ. Монгол улс чинь одоо нэг эш зайлуулда энэ ханы материалын эцээс хороол хүртэл 2-3 км замаа тавьж чадахгүй 4-5 жил ухамддаг хүмүүс тэр төсөв мөнгө ингээ байхгүйгээ гацдаг хүмүүс яаж төсвийнхөө хөрөнгөөр тэр метрог тавьж чадах юм бэ? 6 их найт төгрөгөөр. Улсын төсвөр энэ ажил хэзээ ч бүтэхгүй байхгүй. Тэгэхээр энэ нүүрсээ зараад хийх ёстой байсан улсын төсөвт ачаал болохгүйгээр зөв доорхноо нүүрс нь гардгаараа гараад явагдаад ингээ болчихсон ажлыг Нямбатар хорлж гацаасан байхгүй. Тэгэхээр ямар ч л байсан одоо энэ Монгол улс маань нэг өөдлөөсөө дэвжээсээ энэ нэг түгжирлээсээ гараасаа метротой болоосоо тэгтээ улсын төсвөөсөө биш нүүрсээр Монголд юу гэхээр нүүрс шиг юм байхгүй. Тэр тусмаа эрчим хүчний нүүрс шиг их юм байхгүй байхгүй. Тэгэхээр авъя гэсэн дээр нь бушуухан зөвшөөрөө тэр нүүрсээ баартар хийгээд тэр чи тоод хязгааргүй ачиж байгаа юм биш шүү дээ. Яг зах зээлийн ханшаар 1 тонн хэдэн доллар байдгийг яг тэрнгээрээ гарч яхад нь хэмжилтэйгээр за өнөөдөр танах манахаас нэг 1000 машин үүс авч гарлаа шүү. Тэр нь одоо хэдэн тонн боллоо шүү. Тэрний чи өөртөө ийм боллоо шүү. Зөрүүлээд нөгөө хятадаас орж иж байгаа тэр асар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэхэд Монгол улсын маань эзэн засгаас бас хамтдаа тэлэгдээд ингэ явчихна шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг заавал явуулаасай, энэ ажил заавал ажил хэрэг болоосай хэмээн найдаж одоо мэдээлэх үүднээс энэхүү түүхийг ярьсан юм шүү.